За танаас ирсэн юм бэ? Бид хэд Аранга аймгийн Хотон сумаас наашаа гараад энэ Сэлэнг аймгийн Хилийн 01-р ангийн тэгээ дүүгээ ирэх гэж байгаа. Тэгээд энэ дарханд бараг анх удаа ирж байгаа баха. Тэгээд ингээд энэ дархны одоо энэ үзэсгэлэн газруудаар бас орлоо. Тэгээд бас та хэдтэй таарлаа тэгэл. Тийм л байна да. Ерөнхийдөө тэгэл хөдөө ерөнхийдөө мал маллах их сонирхолтой. Тэ ерөөс одоо манивсын одоо аав ээж өвөө эмээч ерөнхийдөө малчин удмын улсууд ч тэгээд одоо тэг ерөнхийдөө мал маллах сонирхолтой юм байгаа юм л да тий. За. Улс орны өнөөгийн нөхцөл байдлын талаар юу гэж бодож байна? Сонгуулаа аль намд өгсөн бэ ер нь? За ерөнхийдөө сонгуулаа аль намд өгөхөөс би ерөөсөө нэг амар тийм нам бослол гэж өөрийгөө боддоо штэ. Тий нам бослол гэж өөрийгөө бодоод байгаа. Тэгээд одоо энэ улс их орн маань одоо ерөнхийдөө тэгэл ард түмнийхээ л ерөнхийдөө амьдралыг дээшлүүлэхийн төлөө л эн чинь одоо улс юуны одоо энэ төр захиргаач ажиллаж байгаа штэ. Тийм учраас одоо аль болох энэ одоо ард иргэд рүүгээ чиглэсэн л одоо юу одоо үйл ажиллагаа ч юм уу тийм ээ одоо чиглэсэн одоо тийм юу л хэрэгтэй байна л да. Одоо юу гэдэг вэ одоо иргэдийн амжиргаа тий амжиргаа сайжруулах одоо тий бодлоготой юутэй бодлоготой баймаар байна л да. амьдрал ер нь ямар хөө байна хөдөөгөр? Амьдрал бол одоо ерөнхийдөө хөдөөгөр бол ерөнхийдөө юу л байна да. Хөдөөний малчт бол нэг юм шаардахгүй шүү дээ. Юугаа шаарддаг одоо тэгэл хэдэн малхууга хариулчин тийм ээ. Нөгөө жилийнхаа нөгөө дөрвөн улирлаа нэг одоо нөгөө улирлынхаа чанартай болохоор ч ерөөсөө тэрэндээ л байгаа цаг уртаал тааруулж яаж яана да тийм малаа малж яана да. Тэгэл зарим жил чинь бас зас зуудын байдал чинь их хүнд хэцүү байх юм. Тэгэл ерөнхийдөө тэгэл байгалийнхаа л юугаар л цаг үеийнхаа юугаар л яах юм да. Сайхан залуу хүн байна. Тэгээ таны бас ингээ хөдөлмөрлөж байгаа чинь Монгол улсад маш их тусдаа үйл хэрэг бүтээж байгаа. Ер нь тэгээ одоо ингээ хөдөө амьдарч байгаа хүмүүс гэр бүл төлөвлөлтийн хувьд залуу хүмүүст асуудал бэрхшээл тохиолдож байна уугүй юу? Ямар байна? За гэр бүлийн асуудал гэх юм бол ерөнхийдөө бас тийм тал байж шүү. Одоо ерөнхийдөө одоо нэг хөдөө байгаа малчтаас одоо ерөнхийдөө малчин айлуулаа гэж бодоход ерөнхийдөө нэг ганц нэг эрэгтэй хүүхдээ хажуудаа малаа маллуулад ингээд дэрэгдээ авчихыг боддогч нөгөө эсрэг талаасаа бас нөгөө хүүсийн тэрцээр альтагдаад одоо ерөнхийдөө тийм юу эмгтэй басна талаас нь бас хөдөө гарах гэхээр бас ерөнхийдөө ховор болчиход байна л да. Тэгэхээр энэ бас төр засгийн бодлого шийдвэр хэрэгтэй тий. Тий ерөнхийдөө төр залуу гэр бүлийг дэмжих, залуу малчтыг дэмжих ийм бодлого хэрэгтэй. Тий хэрэгтэй байдаг. Тэгээд ерөнхийдөө миний бодол бол ерөнхийдөө бодлогоос илүү энэ малчтаа сайхан анхаарал тавьж одоо малчтыгээ их юу яах хэрэгтэй байгаа байхгүй юу? Одоо хөдөө орон нутруугаа чиглэсэн одоо энэ малчтын одоо энэ одоо юу ч байдгийг одоо түүхийд арис мах энэ ерөнхийдөө түүхийдийн ерөнхийдөө өсгөөд өгөх юм бол бас болцоотой хөдөө амьдрах тийм ээ бас амьдралын дээжлэн шүү дээ. Тэгээ бас тэр талаас нь жоохон анхаарал тавих юм их зүгээр юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ. За баярлалаа. Амжилттай. За баярлалаа. Тэгээд зорсон газраа сайн яваад хүрээрээ. За юу ч ярьж өгдөө. Бодлоо юм бодлоо шүү. Сүрхий яг энэ араа бүр ориг хацрын хонхорхоотой. Энэ харж гинөө амар хөрхөн хоогоотой. Сүрхий залуу. За баярлалаа. Баярлалаа.